Сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагаас нэгдэж 29-р сургуулийн багш нарын ур чадвартай холбоотой асуудлыг боловсролын яамд шаардлага өргүүлсэн. Энэ шаардлагын хариуг багш хөгжлийн ордноос өнөөдөр өгж байна. Шаардлагын дагуу хариу бол ирээгүй байна гэж байна. За тэгэхээр энэ хариун дээр болохоор сургалт зохион байгуулсан энэ төр ийм үйл ажиллагаа зохион байгуулсан гэх мэтчсэн зүгээр юм мэдээллийн чанартай юм байж байна. Яг албан ёсны бидний шаардсан шаардлага болохоор 29-р сургуулийн захирлыг одоо яг солих үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвартай ийм сонсголгүй хүнийг одоо захирлаар нь томилох ийм одоо шаардлагыг хүргүүлсэн байгаа. Ер нь одоо та бүхний энэ тавьж байгаа шаардлага бол үнэ. Яг одоо сургалтын үйл ажиллагаа явуулахад сургуулийг удирдах байгаа хүмүүс бол тусгай хэрэгцээд боловсролын одоо мэдлэг чадвартай. Яг одоо энэ дээр тэр хүмүүсийнхээ сэтгэл зүрх дотоод одоо сэтгэлийг мэдэрдэг тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах ийм одоо хүмүүс байх ёстой. Одоо яг зорьсон тэр шаардсан тэр албан бичгийн хариугаа үнэхээр юм биш. Танай байгууллага багшийн мэрэгжил дээшлүүлэх тийм ээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх багш нарыг дохионы чадварыг маш сайн түвшинд нь хөгжүүлж ёстой. Ийм үүрэг хариуцлагатай ийм байгууллага гэж би ойлголоо зөв үү? Нэгдүгээр, хоёрдугаар бүх багш нарыг хамруулах ёстой. Хос хэлний арга зүй буруу ойлгосон байна. Хос хэлний арга зүй гэдэг нь амаараа ярих, дохиогоор ярих хоёрыг хос хэлний арга зүй гэж ойлгоод байна. Энэ бол биш шүү. Одоо юу гэхээр энэ бол шууд болцсон. Одоо амаараа буюу дохиогоор биш. Хамгийн түрүүнд дохионы хэлээр бүх сургалтуудыг явуулаад дараа нь бичгийн хэлийг төгс эзэмшүүлэх ёстой. Дохио бичгийн хэл хоёрыг нийлжиж хос хэлний арга зүй болдог. Ингүүл сонсголгүй 100% тэр боловсролыг өөрийн болгож чадна. Дохионы хэл буюу төрлөх хэлээр минь сургалт боловсролыг олгооч гэдэг шаардлагыг л тавиад байгаа байхгүй юу? Яагаад энийг ойлгохгүй? Энэ маш ойлгомжтой баймаар юм тийм ээ. За. Үүнээс гадна 29-р сургуулийн захирлыг солиоч. Яг сонсголгүй хүүхдүүдийн эрх ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг ийм тухайн хүний эрхийг дээдэлсэн ийм хүнийг сонсголгүй хүнийг ялангуяа дэмжиж гаргаж ирчээл гэж шаарддаг. За мөн чанаргүй боловсрол эзэмшүүлснээс болоод ажил олгогчид сонсголгүй хүмүүсийг ажилд авахгүй байна. Үүнээс болоод ихэн зөрчилдөд байна. За мөн бид нар сонсохгүй шүү дээ. Та нарын амаараа ямар аваа гаргаж байгааг бид нар сонсохгүй. Тэр та нар амаараа хичээд битгий заагаач л гэдэг. Тэрнтэй холбоотой энэ боловсролын одоо салбарын энэ хөгжлийг боловсролынхаа энэ системээ энэ томоор нь харах хэрэгтэй болоод байгаа юм. Өнөөдөр одоо улсын сургууль буюу энэ хувийн сургууль, энэ ерөнхий боловсролын сургуулийн энэ одоо багш нарыг өөрчлөх, шинжлэх, дээр нь та бүхний маань одоо энэ сургалтын энэ одоо арга барил энэ бүх мэрэгжил дээшлүүлэх асуудлыг төрийн бодлоготойгоо хүний хөгжлөө холбож ингэж системээр нь томоор нь харах ийм цаг ирчээд байгаамаа. Тийм учраас удахгүй манай яамнаас та нарын хүсэн хүлээсэн мэрэгжлийн яг дотоод амьдрал зүрх сэтгэлийг чинь ойлгодог энэ одоо асуудлаа тавихад эргээд одоо өөрсдөө хүлээж авдаг ийм удирдах хүмүүсийг тамилна байхаа гэж би одоо найдаж байна. 29-р сургуулийн зүгээс сургуулийн захирлаа солиулах хүсэлтийг боловсрол соёл шинжилх ухааны яамд гаргуулсан. Тэд дохионы хэлний өндөр боловсролтой боловсон хүчин шаардаж байгаа ч яамны зүгээс тэдний шаардлагыг үл хайхарч байна.